Тинавангтаванэ гэдэг башкиртал инээлдэл тэр чинуга засмал зам байхгүй машинаар ирсэн замдаа 7 жидсэн орс хэл мэдхгүй яаж энэ амьдрнаа л гэж бодж ирсэн чинь тэгээд дунд нь ороод ирэхээр болдог юм байлаа болдсон байлаа нөгөө ганнууч маань дэшин гурван байхыг хэл тэ энэ ганнуур хийхэд их сайхан штэ одоо нөгөө галдаар ингээд нэг сайхан ингээд нэг өөх тавьж шаржигнаад нэг сайхан астдаг да тэрэн шиг сайхан шаржигнаад энэ ганнуур сайхан би бол одоо ганнуур бол маш их сайхан тэр зургийн дагуу энэ манай энэ хөвөн тэр исгэж тааруулж өгсөн тэгээд бид нар ганж гүйцэтгэсэн энэ давчил суулгасан тийм л юм байна. Эдэн тодтой бол одоо 50 жил амьдарч байна маань 40 жил ганнуур хэлээдэд яг одоо өөрийн гэр бүлээрээ хийсэн ажил бол энэ найрамдал өндөрлөгийн Түмний нэг зураг контент. Зулзаа ухтадваа гэдэг намайг 1976 онд Эрдэнэ хотын бүтээн байгуулалтанд гаруй оролцохоор Увс аймгийн Сагил зумаас гэр бүлээр Эвлийн хувьсгал залуучдын Эвлийн илгаалт аваад өвгөн 063 би 064 тоод илгаалт аваад ирсэн маань Эрдэнэ. Энэ Эрдэнэ хотын одоо бүхэл энэ 1-р мэхрээс эхлээд 6-р мэхэр хүртэл бүх энэ орон сууцнууд одоо тэгээд дулаана шугам халуун хүүт уснаа шугам бүгдийн анги ажим энэ ганц Эрдэнэ хот биш энэ Улаанбаатарын Хэвснээ үйлдвэр, Хүнснээ үйлдвэр, Горондрын Жонснаа үйлдвэр, Багнуурын Нөөснаа үйлдвэр тэгээд энэ Көтлийн Цэм Чохан үйлдвэр энэ бүгдэд гаруй оролцсон юм аа. Тэгээд Эрдэнэ хотод одоо энэ нутгийн удирдлагын ордон нэмэлэг тэгээд энэ моднаа үйлдвэр, Хүнснээ үйлдвэр, энэ Хэвснээ үйлдвэр тэгээд энэ дулаана станц энэ бүх газар гаруй оролцсон юм аа. Цаанаасаа өөрөг даалгавар өгсөн 6-р зэрэгтэй өндөр зэрэгтэй ганнуучид хийн гэсэн манай өвгөн 6-р зэрэгтэй би 6-р зэрэгтэй тэгээд 6-р зэргийн өндөр зэрэгтэй ганнуучид энийг хийн гээд тэгээд одоо манай хүүхэд тэр үед мастер байсан. Тэгээд тэр үг одоо мастер байсан учраас энийг нөгөө дээд эсгэж ганнуучаг бэлэн болгож өгсөн. Яг одоо өөрийн гараар өөрийн амбилдаараа хийсэн юм гэвэл одоо найрамдлын өндөрлөгийн 1986 оны онд энэ найрамдлын өндөрлөгийг одоо өвгөн баруун гарын гагнаад би зүүн гарын гагнаад тэгээд энэ давчирч юугаад энэ диеталын нэг хурц тоон шиг юм ийм хоёр тал болгоод нэг нь өвгөн гагнаад нэг нь би гагнаад тэгээд энэ давчирч угсраад бэлэн болгосон юм аа энэ хүүтэй гадна талын бол суурын ажилчид энэ шавар шохогийн суурын ажилчид хийсэн. Орос Монголын залуучдын 8-р их наадам болдог гэж тэр үгтж найрамдал өндөрлөгийг гагнаад. Тачаа бидний гэр бүлийн чинь нэмэт консул хүлээж аваад аймгийн захиргааны удирдлагчнуудаа хэн байсан штэ. Мянган баяр дарга хүлээж аваад бид нар чинь бас их хүндэтгэл үзүүлсээг. Манайд одоо КП 2 гэдэг газар манай том хүү ажиллаж бас нэг хүү ажиллаж манай энэ хүү гагнуур чинь тэгээд мастер хийжсэн. Энэ дараа чинь баггүй бол гагнуур чинь хийжсэн. Гэр бүлээрээ оролцсон юм аа. Намайг анхаарахад Эрдэнэ хотын 1-р мэхэд нэг бор байшин баригдсан Орос Монголын одоо Оросын сургууль цэцэрлэгийн баригдсан байсан. Тэгээ одоо энэ дэлгүүр одоо бараана дэлгүүр Хүнснээ дэлгүүр гэдэг одоо ч байна суурин дан байшин байсан модон байшин. За тэгээд одоо Эрдэнэт бид нар ч одоо нутгийн удирдлагч нь юундаар байлаа шүү дээ Монгол Аяллаа нэгдсэн захиргаа тосгонд нэг дан байшин байсан юм. Тэнд чинь эмнэлэг бол нэг богаанчгтэй. Тийм л газар бид нар ийдсэн юм юу.
8 хүүхэдтэй 4 хүүхдээр гараад 4 нутагт галсан мэн хөө. 7 банд нэг охин 8-т төрүүлсэн маа. Чин бид нэр одоо өдөр шөнийн 24 цагаар ажилладаг байлаа штэ. Тэгээд нөгөөхийг одоо хугацаанаас нь түрүүн ашиглалтанд өгдөг гэж бид нар чинь одоо цаг өдөр хоног одоо товлж жиж бид нар нөгөөхийг ашиглалтанд хугацаанаас өмнө ашиглалтанд өгсөн ч гэдэг манай Орос Монгол илгаалтын эзэд цэргүүд Орос Монгол цэргүүд ингээ бүгд одоо энд ажилласан. Эрдэнэ хотыг бол одоо Орос Монгол илгаалтын эзэдгүүгээр Эрдэнэ хотыг төсөөлөх арга байхгүй миний хөө. Уян илгаалт аваад энэ хүүхдүүдэд энэ үйлдвэр зөвшөөрлийгээд тэгэл наашаа явуулсан. 4 хүүхэдтэй дандаа эрэгтэй хүүхэд байсан болохоор манай өвгөн одоо үйлдвэр зөвшөөрлөний тэнд их том сайхан үйлдвэр битэн байгуулалт босгодог гэж яана. Тэгээ илгаалт аваад өвлийн илгаалт аваад тэгээ нааш ирсэн. Тэгэж тэр өнөө юугаар хүүхдүүд нь 2 хүүхдийг Эрдэнэтийн үйлдвэр зөвшөөрлөөд бусд нь бол дээд сургууль их сургууль төгсөөд машинаар ирсэн замдаа 7 хон жидсэн штэ. Тэр чинь нөгөө засмал зам байхгүй. Замдан хүүхдүүд тэгж яах чинь баг байсан. Тэгээд тал 5 дугаар ангид байсан. Манай энэ том бай. Тэгээд замдаа 7 хон ирсэн штэ бид нэр. Нутгаас бараг гарч үзээгүй. Би бол нутгаас гарч үзээгүй зөвхөн аймаг л ганц нэг орж исэн. Манай өвгөн бол цэрэг мэргээр явдсан нутгаасаа гарч явж исэн болохоор би гарч үзээгүй байсан. Тэгээд одоо замд ингээд айлмайлд яаха хоног моног ингээд тарахаар орж жолооч минь орж асуудаг. Танаагаадаа нэг юм 3 найл идсэн бидний. Ийм олон хүүхдээ ийм 3 найл ачиж юм би энд танаагаадаа хонжуулах уу гэдэг асууж агаад тэгж хондог. Тэгэл амар хэцүү байна нутгаас гар яанаа л гэж бодож эндэрсэн. Эндэрчээ тэгээд Монгол Улсын нэгдсэн захиргаандаар бид нар чинь өөрөг даалгавар аваад гар хөлдөрөө гар мараараа хомхоо хуруугаараа бити заагаараа юм хүм авахлаараа одоо та нар тэгж болохгүй юм бол одоо битэн гараар зааж аваарай гэдэг. Орос хэл мэдхгүй яаж энд амьдрнаа л гэж бодож ирсэн чинь тэгээд нөгөө ажиллаад яваад ирэхээр дунд нь ороод ирэхээр болдог юм байлаа болдсон байлаа. Тэгээд анхудаа сурагчаар эхлээд Орос мэргэжилтэн Чупан Коя гэдэг хүн сурагчаар ороод өвгмөн барилгын мастер байсан болохоор 3 дугаар зэргийн агнуур чинь энэ юунаас захиргаанаас тэгж өгөөд тэгээ бид нар очиж ажиллаад Чупан Коя гэдэг хүнийг л дагаад явдаг. Юу л хийгнэ тэгээд хийгээл явдаг. 2 өдөр нэг 2 яшигта төмөр тавьж өгөө жижигхэн төмөр тавьж өгснөд эхлээд нөгөө сурагчаар отох. Агнуураа электрада наачка татаад бараад нөгөө бахиха нүд хариулчаа татаад тэгж агнуур сураад тэгээд нэг дорн л одоо нэг 3-4 сар болоод 3 дугаар зэрэг атсан та. Тэгээд 3-4 5 6 дугаар зэргийг 6 дугаар зэргийг бол маш их удаж 5 жил 5 дугаар зэрэг ажил хийж ягаад тэгээд одоо 6 дугаар зэрэг авмаар байна би гэж тэр КПХ-ийн том өдөрлөг дарагт хэлсэн чинь 6 дугаар зэрэг эмэгтэй хүн манай Оросдол 6 дугаар зэрэгтэй эмэгтэй хүн байхгүй агнуур чинь гээд өгөөгүй над тэгэхээр консул гэж байсан шүү дээ. Элчин консул гэж яддаг. Тэр консул дээр нэг яраа хийсэн. Тэгээд хэллээ би одоо 6 дугаар зэргийн ажлыг би 5 жил хийлээ. Энэ 6 дугаар зэрэг авмаар байна. Ингэж манай дарга нар зөвшөөрөхгүй байна гэсэн чи. За би нэг кетонод хариу өгнө гэж яана гэж хэлсэн. Тэгсэн чинь 3 хоноод Орсын консулын биеэрч таныг шалган харж яж болоо гэж яана. Монголын хүн бас ирж Монголоос бас хүн ирж шалгаж ирж танаагаа инжага юмыг шалган агнуурын шалгана гэж нүдээр өөртөө арна гэж. Тэгээд 3 хоноод тэр улсад хүрээд ирсэн чи миний гар хөл чичрээд нөгөө 6 дугаар зэргийн ажил хийжсэн чи нөгөө дарга нар ирэхээр чи миний гар хөл чичрээд тэгээд ямар ч байсан ганцхан гагнаад
Вот өндөр нөгөө кийн даралтын өндөр одоо энэ уснаа даралт маралтын юм гандаг. Тэгээд нөгөө өндөр даацын карамараа явдаг зам гандаг. Кийн тийм ганнуура бүгдийг хийгээд дуусгаад тэгээд яасан чинь шалгаад тэгээд яваад өгсөн. За яг өгсөн өгөөг нь мэдэхгүй. 3 хоногийн дараа хэлнэ гэж яах юм мэдэхгүй гэд манай бригадын дарга орсон. Тэгээд 3 хон жил нөгөө 6 дахь зэрэг 42 гэдэг номер өгөөд намайг тэгээд хаана ямар ч гагнуур хийж болно гэж байна. Тэгээд би 6 дахь зэрэг авсан юм хөө. За бараг л магадгүй тийм байх уу. Намаа тэгж хийж яхад энэ зөвлөлт толгойд 6 дахь зэрэг тэмэгтэй байхгүй харин гагнуур чинь. Харин нөгөө кийн гагнуур гэж байсан шүү дээ автхийн. Тийм юм бол 6 дахь зэрэг байгаа энэ гагнуур чинь 6 дахь зэрэг эмэгтэй байхгүй. Гэд манай энэ КП 2-ын өдөрлөг өгөхгүй байсан байхгүй юу. Тэгээд одоо шалгуулаад тэгээ бүх юм хийгээд одоо тэгээд энэ хойд өндөр хүчлийн шугам турван шугам явж энэ зүгээр нам энэ каркас шугамуд явж байгаа. Энэ үгүй чи би ганжсэн бас. 2005 онд тэтгэвртэй гарчгаад энэ 186 дугаар ангид гагнуур чигээ хийсэн юм. Тэндээсээ тэтгэврт гарчгаад ямар ч ясан тэр үед ч манай нутаг 80 жилтэй байсан. Манай Увс аймгийн сагилсан. Ямар ч ясан 80 жилдээ явж ирж байгаа. Тэгээд одоо тэр гараачгүй 186 дугаар ангиас амралтаа аваад байж атал 4 хон жил өндөр зэрэгтэй гагнуурч наавна гэдэг орхон кейс хөвтөд компани захирлын утсан арай дөгөр телевизээр явуулаа. Тэгээд орхон кейс компани захиралтай ярьлаа гэртээ гэрэн утсаар. Тэтгэврийн хүн би танаад ажиллаж болох юм болов гэсэн. Бодмол манайхан 6 дугаар зэрэгтэй гагнуурч наавна гэж та минь одоо хүрээд. Тэгээд тэр үед шин 6 сарын 5 байсан. Ясэнд их сайн өдөр байна. Хөөчнөө ясэнд би ясэнд ирнэ усаа тэг таадуртаа цагтаа хүрээд. Тэгээ би ясэнд орхон кейс хөвтөд компанид орчгаад тэгээд би 2016 онд нэмэлт суугаад одоо 10 жил сууж гин гэртээ. Энэ нотлон жил явлаа 100 жил. Сумын 100 жил аймгийн 100 жилээр нотлын хүүхдүүд аваад яваад би ч ороо явж чадах юм уу хүүхдүүд явна. Явлгаа яах вэ яваад бүх хүүхдүүдээ аваад тэгээд 100 жилээр яваад тэр ата табмог тийшээ яваад тэгээд ирлээ юм. Сэтгэл сайхан нутагтэн дахид би жил болго явдیں۔ Жил болго яваад нэг сар болоод ирдэм хүүхдүүдтэй гэн. Тэгээд их сайхан нутагтаа дахиад очиход бушуухан л очоо явмаар санагдаад. Тэгээд яг хүүхдүүд намайг амраа наан хон нэнжин гэлдээд нэг явмаар л анаа хүүхдүүд гэж би бас тэгдэг байхгүй. Тэгээд хүүхдүүд танаа би чадахгүй амраад явна. Тэгээд амраад өдөн том куутага бэхтага дэвитгур болол саргаар болоод ирдээ. Тэгээд таядгох бас нөгөө эрдэнтэн одоо нэг юу жаавал яаж гэм бас тэгээд энэ 7 дахь 5 жилийн авшхачиг бол би 2 жил хагас 5 жилийн ажил гүйцэтгэж авсан. 8 дахь 5 жил хоёрыг. Наадхийн бол 3 4 жил ажиллаж 5 дахь зэргийн юу авсан. Авшхач авсан 6 дахь зэргийн авшхач. Тэгээд энэ баян дрийн анчин ганхад би багштайган тэгээд 2 мэрэгжилт норстой 3 4 гансан. 6 метрээр энэ карказын гагна дэш нөргөл өгсөрдөг байхгүй юу. Тэгээд 2-ыг өгсөрчгээд 3 дахь дээр гарын хийсэн чи манай багш күзөөгөө толгаагаан заагаад ингээд эмэгтэй хүнийг энэс дэш гаргаж болохгүй. Энэс дэш гаргавал би толгоогоо болно. Та чи энэ доор одоо карказын гагнад өгөө тэгээд би энэ антин дэргэн хадэша гарахч манай энэ баян өндөр хайрхан чинь их сайхан битүү моттой байсан шүү дээ. Энэ уулын бэлгүүрт.
дээшээ гарч тэр юуна дээр гарч энэ Эрдэнэт хотоо харахад аягүй гоё сайхан байсан. Тэгээд би залуу байсан болохоор тэр дээшээ гардаг гэж их бодж багштай хэлсэн чинь багш болохгүй гээд хүзүү толгойгоо заагаад шин тэгээд тэрнээс доош л гадаа газар дээр карказын ангижод байдаг байсан шүү дээ. Нөгөө гангнууч маань идэх чинь гурван байхыг хэл. Тэгээ энэ гангнуур хийхэд их сайхан шүү дээ. Одоо нөгөө галдаар ингээд нэг сайхан ингээд нэг өөх тавьж шаржигнаад нэг сайхан астдаг да. Тэр шиг сайхан шаржигнаад энэ гангнуур сайхан би бол одоо гангнуур бол маш их сайхан. Энд ирчихэд би энэ гангнуур ч болоо ийж бодсон байхгүй. Төрийн бол би нутагтаа 7 дугаар ангиас аав ээжээс манай сумчин дэгж 4 дугаар ангиас дээшээ сургууль байхгүй. Тэгээд аймагт сурдаг байсан. Тэгээд би 5 6 дугаар ангийг аймагт яаж гээд гэр орангаа аягүй сандаг дотор байна. Тэгээд 7 дугаар ангиас манай сумын дарга ирээд чи аав ээж чинь чамайг авчир гэдэг чи манай суманд очиад сүйтос намгаас зэр болох уу? Гэхлээр би баярлалаа тэгээд хурж ирээд нэгдлингээ шүндэлсээд би 15 та. Тэгээд нэгдлингээ шүндэлсээд тэр зунaan би сүйтос намгаас зэр гэнингээд хүн байсан юм. Тэрнээ туслахаар ажиллаад тэрнээс хойш би барилгадаар ажиллаад 16 жил барилгадаар ажиллаад тэгээд өрлөгч нь бетончин 4 дугаар зэрэг өрлөгчнөө 4 дугаар зэрэгтэй Эрдэнэт хот ирсэн. Миний баггүй одоо Улаанбаатарт байна. Хурандаа цолтой том хүн байна. Тэгээд бусд нь бол Эрдэнэт байна. Хүүхдүүд бол тусдаа сайхан амьдралтай сайхан амьдарч байна Эрдэнэт хоттой. Наяд нутг руу явдаггүй байсан ба би. Одоо баг 90 он баг хүрчээж нутг руу явдаг болсон. Тэг чи нөгөө ээжийн амралтаа аваад тэг хүүхдүүд бага болохоор тэгээд энэ хавьдаа амраад Монгол зөвлөлтийн улсууд ярьж манай өвгөн бүтхөрийг энийг ажил гүйцэтгэж явж байгаа хоёр хүн одоо тэр Томилтаар одоо борон дээр багнуур тэгэл энэ хот мотго бид нэр явж ажилдаг бас нөгөө 6 дугаар зэрэгтэй болохоор энэ хоёрыг амралтанд амраад бүтхөр амралт гэж мэддэгчгүй байсан. Хөн 2-3 дагч амралтанд амраагаад энэ хужирт тэгэл бүтхөр амраад явж ирсэн. Тэгээ нутг яваагүй жагаад 90-ад оны явгаар явсан. Манай нутгийн манай олцооч одоо жодаач модаач энүүгээр наашаа цаашаа тарабудаач явдаг манай хариж хонжонждаг байсан. Эрдэнэт байх бид нар шингээр орноо наачаад ирсэн болохоор энэ хороолд цагаан чулуут гэдэг бид гэр орноо байчихсан байсан болохоор энүүгээр ирж хонжонжоод явдаг. Тэгээд нутаг орно их сайхан газар иржээ. Та нарын нүүр хүүхдүүд сайхан энэ нутаг орон сайхан үйлдвэр төшүүлээ та нар манай өвгөнийг чи ирнэ алсын хараалтаа алсын ухаантай хүн байна энэ төр тэгдэг байсан шүү дээ. Угаасаа Эрдэнэтээс ирсэн гангнуучид бид хоёрын чи тэр очсон газар хүндэлдэг Эрдэнэтээс ирсэн Томилтоор ирсэн энэ манай одоо ажиллаж байгаа гэдэг аюу тийм сөрхөө сайхан хүлээж авдаг байсан шүү дээ. Тэр үед чи нөгөө зөвлөлтийн мэргэжилтэнгүүд байсан болохоор дандаа одоо очсон газар та төлхөөрөөгөө нэгээрээ байр оруулчихдаг. Тэгээд тэнд чинь очиад көрөгч одоо бүхэл юм байдаг. Тэн дотор идэхгүй хоолол өөрсдөө авдаг. Сүүлдээ бол тэр нөгөө Орос жижүүртэй тэр байр нийтийн байр чинь. Сүүлдээ нөгөө өөрсдөө хоолоо аваад жижүүрт мөнгө өгчихэд битгүүр тэнд их ажил ихтэй болохоор тэгээд мөнгө өгчихэд битгүүр яв тийм махамна тийм хооломна гэдэг мөнгө тавьчихаа явдаг. Тэгээд Орос мэргэжил жижүүрүүд авчираад көрөгчин тийгээд мөнгө бутха мөнгө төгөн бүгдээ осталдаа тавьчихсан байдаг. Чойжилчихсан байдаг шүү дээ. Тэгээд бид нэр хүрээд ирдэг. Бэлэн чойжаараад ороход хоолоо хийгээл идэхээс бусдын бол бүгд бэлэн байдаг байсан шүү дээ. Борон дээр тийш багнуурт тийш Улаанбаатарт тийш ялгаа байхгүй бүгд
орон сууцтай бэлэн түлхөрөөгөөд оруулчихдаг тийм байсан. Тэр үед чинь одоо нэг сайхан хотел басчих юм бодоо яг окейгэл ашиглалтанд оруулчих бол одоо бусд нь аягүй сайхан хот болно одоо байр орон сууцтай их сайхан болох байх гэж бодож байсан. Тэгээд их сайхан боддоо тэгээд сайхан хот болох байх таа гэж бодож байсан бидний анх. Сайхан санагдчих. Одоо энэ тэнд энэ хотын найрамдлын өндөрлөг энэ зурггүй газар энэ байхгүй сайхан юу гэхээр одоо би одоо энэ хотын хүндэтгэх юм боллоо энэ үйл миний тэмдэг найрамдлын өндөрлөгийг бүрийгээд би одоо хүзүүндээ дөөж авсан штэ. Тэгээ одоо хамгийн сүүл би тэ бодчихсан. Одоо хийсэн ажлаа хүзүүндээ дөөж авахаас илүү надад одоо юу дутах юм бэ одоо их сайхан санагдчихсэн. Тэгж яхад одоо энэ өмнө байсан бодлоосаа бас ингээд бас нэг надаас зөрүүлээд авахсан байх таа гэж ингэ бодогчсэн. Тэгээ одоо над юунаас илүү миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлээд ийм сайхан намдасыг олон түмнээс ингэ намайг хөндлөжүүлээ. Би маш их баярлж явдаг шүү дээ дотроо. Энэ эрдэнтийн олон түмэн тав хүндийгээд зайлуураад харах нь баян дээр хайрхантаа зайлуураад тэгж явдаг шүү дээ. Одоо их би одоо өчүүхэн миний хөдөлмөрийг үнэлээд энэ олон түмэн энэ эрдэнтийн өдөрлөг болоод эрдэнтийн хөдөлмөрчдийн бүхэн тав хүнд зайлуурч явдаг юм байна. Ядан татаад энэ 50 жилийн одоо сайхан оролцож 80 настай буурлаас 8 настай бачир хүртэл бүгдээрээ гар бие оролцъё. Эрдэнэт хотынхаа 50 жилийн бүгдээрээ сайхан баяртай сайхан тэмдэглэе л гэж юм хэлээ да. Тэгээд бүгдээрээ сайхан утнаас л удаан жаргаараа улам цааш нь хөгжиж явах улам сайхан хөгжих байх Эрдэнэт хот минь. Түмний нэг зураг контент